Дараагийн 10 жилийн турш жил бүр 10 тэрбум долларыг зарцуулах болсноор энэ оныг вакцины жил болгон зарласан байна. Энэхүү эх 10 жилд бид шинэ вакцин бүтээж бүх хүүхдэд хүргэх ажлыг хийвэл хүн амын өсөлтийг төсөөлшгүй өндөрт хүрэх боломжтой гэдэгт бид бат итгэлтэй байгаа. Бид амжилтанд хүрвэл хүүхдийн эндэгдлийг бууруулж жилд 9.5 сая байснаас 2 дахин багасгаж чадна. Үр дүнд нь өвчлөл буурч хүн ам цөөрнө. Ингэснээр ийм хөндлөнгийн оролцоотойгоор нийгэмд өөрийгөө халамжлах боломжийг олгодог. Сүүлийн үед хүүхдийн вакцины талаар маш их шүүмжлэлтэй судалгаа хийгдсэн байна. Ялангуяа аутизм үүсгэх шалтгаан гэх болсныг та юу гэж тайлбарлах вэ? Доктор Уайлфилдийн вакцин ба аутизмын хоорондох уялдааг судалсан судалгаа нийтлэгдсэний дараа эхлээд Англид, дараа нь Америкт вакцин хамрагдах хүний тоо буурсан ажиглагдсан. Доктор Уайлфилд шал худлаа тоо баримт ашигласан. Зарим шүүхийн хэрэг дээр мөнгө саах санхүүгийн ашиг сонирхол түүнд байсан. Иймээс тэр энэ хуурамч судалгаа зохион байгуулж шинжилгээ ухааны сэтгүүл үүнийг нь хэвлэхийг зөвшөөрсөн. Үүний дараах бүх судалгаагаар вакцин аутизмтай холбоогүй гэж дахин батлагдсан. Энэ худал мэдээнээс болж мянган хүүхэд амиа алдсан. Эдгээр хүүхдийн ээжүүд хүүхдүүддээ хөхүүл ханиад Улаанбурхны эсрэг вакцин хийлгээгүйгээс ийм эмгэнэлт явдлууд болж байна. Вакцинжуулалтын эсрэг байгаа хүмүүс хүүхдүүдийг алж байна. Вакцин ийм чухал шаардлагатай үед ингэх нь үнэхээр харамсалтай. Вакциныг шинээр зохион бүтээх болон шинжлэх ухааны судалгаа хийх нь нэг хэрэг боловч бүтээснийхэн дараа тэднийг тараах нь томоохон ажил болдог. Нэг судлаач надад хэлэхдээ дохын эм шилэн савтай цэвэр ус хэлбэрээр бүтээгдсэн хэдий ч түгээлтийн асуудлаас болж энэ дэлхий дээр бид одоо хүртэл тохоос ангижрахгүй хэвээр байна гэсэн. Иймэрхүү мэдэгдэлд та санхүүжүүлэгчийн хувьд юу гэж хариулах бол? Вакцин түгээ гайхалтай аргууд байдаг. Энэ системийг олон жилийн турш бий болгосон. Цагаан цэцэг өвчнөд вакцин ашигласны ачаар энэ өвчнийг аль 1979 онд устгасан. Бид дэлхийн бүх хүүхдийн 75%-ийг вакцинаар хангадаг. Бид тосгоноос ээжүүдийг цуглуулад тэдэнд вакцин өгөөд эргэн тойронд нь явуулж хүүхдүүдийг олохыг гуйдаг. Дараа нь өөр хөндлөнгийн хүмүүст хөс төлж тосгоноор явуулж хүүхдүүдэд үзлэг хийлгээд хамарсан хүрээг нь үнэлүүлдэг. Дээр нь бидэнд тодорхой индикатор бий. Улаанбурхан өвчин өөрөө харуулад өгнө. Улаанбурханы вакцинжуулалтыг муу гүйцэтгсэн бол хүүхдүүд улаанбурханаар үхэж эхэлнэ. Тиймээс вакцинжуулалт хийсэн хүмүүс энэ мөнгийг хэрхэн зарцуулсныг бид мэддэг. Та ярихдаа цагаан цэцгийг вакцин ажиллах зарчмыг нотлогоо болсон гэсэн. Үүнийг хийгдэх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан доктор Хендерсон бид SARS ажилтны талаар ярихдаа бодит нотлохоог ашигладаг нийгмийн эрүүл мэндийн санаачлах гэхээсээ илүү хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм биш үү гэсэн. Үүнийг би ямар нэг тохиромжтой мөчийг олох гэж оролдохоос илүү жил бүр хийгдэх дархлаажуулалт гэж ойлгосон. Энэ зөв үү? Саажилтын хүүхдийн ээжүүдтэй уулзаж байхад хүмүүс чамайг юу ч гэж цоллсон хамаагүй. Гол нь хүүхдийг энэ аимшигт өвчнөөс салгах ёстой гэж би бодсон. Саажилт бол сайн гэсэн философи байхгүй. Ямар өвчнийг устгах уу гэдгийг ертөнц том болгоомжтой сонгож байсан тул энэ хэцүү ажил юм аа. Вакцины ачаар цагаан цэцэг өвчнийг арилгалаа гэд тэр даруйдан бусад өвчнөөс ямар салах штэ. Та Афганистан болон Пакистанд вакцинжуулалтын компанид ажиллана дайнд нэрвэгдсэн бүс нутгийг докторжуулахад туслана гэж мэдэгдэж саагийн эсрэг вакцинжуулалт явуулсан. Ядуу бүс нутагт хүн амын нэгтаршил их байдаг гэж тэнд тариалж болох хоол хүнс, олгох боловсрол, хангах ажлын байр хүрэлцэхгүй байгааг та харсан. Хэдийгээр та зөвхөн үндэсний аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа ч гэсэн эцэстийн бүх дэлхийг хамрах эмх замраагүй байдлыг үүсгэх болно. Эдгээр докторгүй байдлын халуун зэгүүдийг бий болгохын тулд нийгмийн эрүүл мэндийн эдгээр арга замууд нь маш хямд арга зам юм. Танай сан болон энэ ажлыг хамтран хийдэг бусад байгууллагуудын дипломат уялдаа холбооны талаар та тодруулаач. Баячууд ядуус туслах гол санаа нь юу гэвэл бидний шодрог ёсны мэдрэмжтэй холбоотой. Баячуудын хүүхдүүд ийм өвчнөр үхэх нь маш ховор байдаг. Гэтэл вакцин хийлгэхгүй байгаагаас хөөхөө ядуусын хүүхдүүд эндхийн их байна. Тэд вакцин авах боломжгүй байгаа нь шудраг бус явдал юм. Тэгээд 15 жилийн өмнөөс ядуу айлын хүүхдүүд баян айлын хүүхдүүдийн адил вакцинждаг болсон. Ноён Гейтс би дохдоо тэмцэх дэлхийн сангийн хөтөлбөрийн хүрээнд дэх авилга урамшууллуудын тухай нийтлэлийг үзсэн л дээ. Энэ талаар таны төсөөлөл ямар байдаг вэ?
Жишээлбэл бид ажлаа илүү сайн хийхийн тулд тодорхой хэмжээний урамшууллыг хүсэмжлэх, хүлээн авах боломжтой гэсэн үг үү? Дэлхийн сан гайхалтай сайн ажилдаг. Тэд зарцуулсан мөнгөнийхөө 3-аас 4 орчим хувийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж тэмдэглэдэг. Тийм ээ, тийм байсан. Гэхдээ зүгээр энэ нь хөгжингүй орнууд зарцуулах зардлын 1%-аас бага үнээр хүний ямиг аварч байгаа юм. Хэрэв та хүн бүр ижил дэгш эрэхтэй төрсөн гэж бодож байгаа бол эн чинь болж байгаа юм биш үү? Тэр хүмүүсийн амины үнцэн нь дор хаяж 1%-аас бага гэж юу? Энэхүү эрүүл мэндийн арга хэмжээ хүн бүр хүртэх боломжтой. Аз болж энэ нь ихэнх эмийн зардлын хэдхэн хувийг эзэлдэг. Эмийн аргаар аварсан хүмүүсийн талаас илүү хувь нь вакцины ачаар аврагддаг. Гэвч ийм энгийн байдгаас хүмүүс ямар ноцтой байсныг мартдаг. Цагаан цэцгээр өнөөдөр өөхөх байсан 2 тэрбум хүн ашгүй дээ би вакцины ачаар амьд явна гэж боддоггүй. Гэвч ийм л байна да.